нэр дэвшигч маань хуулийн шаардлагыг хангаж байгаа юм байна. Хуулийн шаардлагыг хангаж байгаа гэж ойлгож байна. За ер нь бол өнөөдөр бол улс орны нөхцөл байдал хүнд байгаа. За улсын их хурлын томилогддог байгууллагууд, за тухайлбал аудитын ерөнхий газрын даргыг маань одоо сонсгол хийгээд ингээд шатраатаа оруулж ирж байгаа нь бол хэцүү юм аа. Ер нь томилгоо нэг иймэрхүү маягтай л явах хэрэгтэй л доо. За бидний байгаа байдал бол улс орны байгаа байдал өнөөдрийн төр засгийн энэ оронтой төсөв энэ бүх юм данхайсан байдлыг харахад бол аудитын хийх ажил бол маш их байна. За тэгээ танаас асуухад за аудит мэдээж хэрэг очих гэж байгаа оронтой юм таавах харсан байгаа хаа. Аудитын бүтэц ажиллах байдал ямар байгаа вэ? Хамгийн ихний ээлжинд одоо та юун дээр анхаарч ажиллах гэж байна вэ гэсэн ийм асуулт байна. За би Баян хонгор Өөр хангаан аймгийн сонгогдсон гишүүний хувьд хангаан тойргоо сонгогдсон гишүүний хувьд за хөдөө аж ахуйн кадастр төсөл гэж манай Баян хонгор аймагт хэрэгжиж байгаа. За улсын төсвөөс бүх мөнгөний санхүүжигдээд дуусч байна. За энэ дээр би таныг аудит оруулахыг хүсэж байна. Одоо тэнд махнагооны зоор бий болсон байх ёстой, ажиллаж явах ёстой. За ангины сүмний үйлдвэр ашиглалтанд ороод ажиллаж явах ёстой. За мөн тэжээдийн үйлдвэр ажиллах ёстой. Гэх мэтлэнгийн улсын бараг 20-30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт сүүлийн 5-6 жилд ороод ингээ ажилласан байгаа. Энэ дээр одоо аудитын байгууллага гарч энэ бүх юм дээр үр дүн хэрэгжиж байгаа ажил ямар байгаа талаар бол оруулах нь зөв байх гэж бодож байна. Энэ дээр одоо таны бас боломж олгоцоо аудитын байгууллага нь яаж ажиллах вэ гэсэн зүгээр нэг жишээ аваад та нэг тайлбарлаад хэлээд хэлчихье гэсэн ийм зүйл байна. За нийт манай хяналтын асуудал бол маш их хоцрогдож байгаа. Ер нь баг хүнд хэцүү байдал байгаа гэж хэлгээд болно. За энэ одоо улсын төсвийн хөрөнгө оруулалт гэсэн ийм юм дээр ер нь манай харж байхад бол байж байгаа байдал бол сүүлийн үед бол одоо улсын төсвийн төсөв бол их томорсон байгаа. 4-5 жилийн өмнө бодоход бараг 5-6 дахин томорсон ийм байдалтай байна. Тэгэхээр та нарын ажил бол 5-6 дахин нэмэгдэнэ л гэсэн үг. Энэний үр дүн бол маш муу байгаа л да. Хангалтгүй гэсэн ийм байгаа байдалтай энэ Монгол улсын ард түмний амьдралд оройтж байгаа энэ бүх байдлаас бол харж болохоор байна. Тэгээд одоо нэгэнт одоо улсын хурлаас томилогддог ийм байгууллагын хувьд бас энэ ажлыг үнэхээр тэр аудитын хэмжээнд хийдэг төвшөнд нь гартал хийх шаардлага байна гэж үзэж байна. Энэ дээр одоо хэр ажиллах вэ гэсэн ийм асуултууд байна. За үг хэллээ. За асуултанд хариулъя. Ажлын хэсгийн 9-р микрофон. Гамбат гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгürt за үндэсний аудитын газар бол орон нутагта 21 аймаг нийслэл ингээ 22 одоо байгууллагатай. За тэгээд үндэсний аудитын газар гэсэн ийм 23 байгууллагын одоо бүрэлдэхүүн бүх ийм тогтолцоотой үндэсний хэмжээний байгууллага юм байна. За орон нутагт нэг 400 орчим хүний оронтойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. За төвдөө бол нэг 200-аад хүний оронтойтой үйл ажиллагаа явуулт юм лээ. За бүтэцгэн байгуулалтын хувьд бол тийм ийм гэж би одоогоор хэлж чадахгүй байна. Судлах шаардлага гарна. За эргээд их хурл төсвийн байнгын оротойгоо ярих шаардлага гарах байх. За ер нь бол гишүүдийн одоо сая сонсгол төсвийн байнгын ороо өнөөдрийн хуралдаан дээр хэлж байгаа асуудлаас бол энэ аудитын дүгнэлт шийдвэрүүдийн хэрэгжилтэнд онцгой анхаарах ёстой гэдэг нэг ийм зүйл бол нэлээд олонтоо давтагдаж тод яригдж байгаа. Тэгэхээр магадгүй энэ чиглэл рүү анхаарсан хандсан бүтэц одоо бас оронтоо чиглэх ийм зүйл байж магадгүй. За дээр нь бол зарим талаар бас энэ нөгөө
нэмэгдсэн оронтоонууд одоо захиргаа руугаа голлоо чиглэсэн ийм зохион байгуулалтад хийгдсэн байна. Одоо мэргэжлийн буюу одоо аудит хийдэг тэр үндсэн чиглэл рүү нас чиглүүлэх ёстой биш үү гэсэн ийм асуудлууд гарсан учраас энэ асуудлуудыг анхаарна гэж бодож байгаа. За хоёрдугаарт нь бол өнөөдрийн энэ гишүүдийн ярьсан одоо хэлсэн санал бүх санал дээр бол би эргэж одоо нэг үрчлэн анализ хийж ажиллаж та бүхэндээ бол хувь гишүүнд нь болон одоо холбогдох байнгын орон дээр танилцуулж ажиллана гэж ингэж төсөөлж байна. За тэр аудитын цар хүрээ бол нэмэгдэж байгаа гэдэг нь бол үнэхээр тийм байгаа. Өөрөөр төсөв нэмэгдэх тусам за төсөвт байгууллагууд одоо сургууль цэцэрлэгч гэдэг юм уу баригдах тусмал одоо аудитын ажлын цар хүрээ нэмэгдэж байгаа. Тийм учраас тэр болгонд хүрч ажиллах тийм оновчтой тийм арга зам зохион байгуулалтыг л одоо сонгох ийм асуудал байж байгаа. Тийм учраас одоо байгаа оронтой бүгдэд зохион байгуулалт бүх зүйл бол саяын одоо хүрч ажиллах чиглэлд бол зөв тооцоологдож одоо хуваарлагдаж ажиллах хэрэгтэй болов. Энэ чиглэлд бас би хэрвээ томилогдвол холбогдох одоо зохион байгуулалтын маавал анхаарна гэж ингэж бодож байгаа. За Баян онгорт баригдаж байгаа тэр хөдөө аж ахуйтай холбоотой асуудлыг хэрвээ одоо баригдаж байгаа бол одоо тухайн төсвийн захирагчдаараа дамжаад бол жил болгон тайлагналтанд ороод явж явах хэвээр баригдаад дууссан тодорхой байгууллага бол энэ дээр мөн одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын энэ үр дүнг бол аудит хийх бололцоотой байгаа. Энэ тал дээр би наривчилж судлаа танд би одоо танд болцоо шийдлүүдийн хувилбаруудыг танд бас тусгаалаад танилцуулъя гэж бодож байна. За баярлалаа.